Цэнгэр дуулгатан Монгол цэрэг Даян дэлхийд энх тайвныг сахин хамгаалах үйл хэрэгт оролцсон 20 гаруй жилийн хугацаанд 16 газар оронд энхийг сахиулах болон эвслийн цэргийн ажиллагаанд оролцсон байдаг. Тэгвэл яг энэ цаг мөчид дэлхийн халуун цэг болсон 7 газар оронд Монгол энхийг сахиулагч нар маань үүргээ нэр төртөө гүйцэтгэж байна. Үүний нэг нь бүгд найрамдах өмц удаас явагдаж буй анмис ажиллагаа юм а. Энэ талаар сурвалжлагыг одоо та бүхэнд хүргэе. Монгол улс 1961 онд нэгдсэн үндэсний байгууллагын гишүүнээр нэгдснээр тус ард огтнолоо дэлхийд дахин баталгаажуулсан төдийгүй дэлхийн нийтэд харилцах өргөн боломжийн эхлэлийг тавьсан гэж хэлж болно. Монгол улсын зэвсэг төчнө 2002 онд бүгд найрамдах ардчилсан Конго улсад явагдаж буй нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч 2 офицероо анх удаа илгээснээр Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн түүхтэй. Монгол улсын зэвсэг төчнө нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд Сьерра Леон, Чад, Төв Африкийн бүгд найрамдах улс, Судан, бүгд найрамдах Өмнөд Судан зэрэг улсад нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаа болон Афганистан улсуудад НАТОгийн цэргийн хүчний тэргүүлсэн олон үндэсний эвслийн цэргийн нийт 10 гаруй энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байна. Түүнчлэн штабын болон цэргийн ажиллагч 400 гаруй офицерууд Конго, Баруун Сахара, Судан, Өмнөд Судан, Абай муж, Афганистан, Йемен, Этиоп, Эритрей, Гүрж, Чад, Төв Африкийн бүгд найрамдах улсад явагдсан нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд биедан үүрэг гүйцэтгсэн юм. Мөн энэ хугацаанд давхарцсан тоогоор 21,000 гаруй цэргийн албахаагч үүрэг гүйцэтгсэн. 1000 орчим нь эмэгтэй энхийг сахиулагч бөгөөд Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагад цэрэг хандивлагч орнуудаас 23 дугаарт эренблэгдэж эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор бүс нутагтаа тэргүүлж байгаа билээ. Тэгвэл энэ цаг мөчид бүгд найрамдах Өмнөд улсад явагдаж буй анмис ажиллагаанд Хурандаа Эрдэнэбаяр захирагчтай 12 дугаар ээлжийн мотобуудлын батальон бүтэн жилийн хугацаанд үүргээ нэр төртөө гүйцэтгэн эх орныхоо зүгэх хүлгийн жолоо залахад бэлэн болж харин тус ээлжийн цэргийн багтаа ээлж хүлээлцэхэр Хурандаа Уланбаяр захирагчтай 13 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэхэр дэлхийн халуун цэг болсон бүгд найрамдах Өмнөд Судан улсыг зорж явна энэ. Монгол улсын зэвсэг түвшин болон МИАД компани удирдлагууд захиалгад нислэг үйлдэх гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр ажиллагааны газар орныг зорж буй энхийг сахиулагчид эх орныхоо агаарын хөлгөөр хилийн дээс салхах боломжтой болсон юм. Тиймээс энэ удаагийн ээлж хүлээлцэх үйл ажиллагаанд энхийг сахиулагч нар маань МИАД компанийн Boeing 767-300 онгоцоор буюу өөрийн орны үндэсний агаарын хөлгөөр ажиллагааны газар оронд хүрч буцахдаа тус ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн албахаагчдаа эх оронд нь авчирснараа онцлог байв. Хүний нутагт баггүй хугацааг өнгөрөөсөн цэргүүдээ өөрсдийн онгоцоор үйлчилж буй МИАД компанийн нисэх багийн бүрэлдэхүүнч сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байсан юм. Энэ нислэг нь Улаанбаатар, Стамбул, Жуба чиглэлтэй нислэгийг үйлдэж байгаа бөгөөд энэ нь Монголынхаа энхийг сахиулагчдыг Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАД компани тээвэрлж байгаа анхны тохиолдол болж байгаад одоо МИАД компани болон нийт ард түмнийхээ өмнөөс одоо баяртай байна. Ингээд одоо бид бол энэ хугацаанд бол манай өмнөх экипаж Улаанбаатараас Стамбулын чиглэлд үүрэг гүйцэтгээд сая амархаар буулсан. Бид бол сая Стамбулаас Суданы чиглэлд үүрэг тавьлагдсан нисгчнэр явж байна. Одоо манай нисэх бүрэлдэхүүн ажиллаж байна. Ингээд одоо та бүгдийгээ энэ сайхан үүрэгтэй албанд нь 4 удаа бид тээвэрлэхэр болсондоо бол МИАД компанийн зүгээс бид бол үнэхээр талархалтай байна. Одоо бидний өвч гэсэн бас шинэ нислэгийн чиглэл нэгдэж байна. Шинэ туршлага авч байна. Ингээд та бүхэндээ цааш нь
ажил үүрэг гүйцэтгэхэд амжилт хүсье. Миний хувьд бол Инглиз хөл ажиллагаануудаа 3 дахь удаага үргэлжлэж байгаа. Өмнө хаана нэг. Өмнө цудаа улс 2017 онд Момбот 7-оор явжсэн. Дараагийн ээлжин болохоор 2019 он Момбот 9-оор үүрэг гүйцэтгсэн байгаа. Одоо энэ ингээ 3 дахь ажиллагаа маань Момбот 13 үүрэг гүйцэтгэж байна. Таны өмнө дэлхийд бол маш сайн ангагдсан байгаа. Ер нь бол бидний цэрэг хүмүүсийн хийж явах, тэнд очиод ямар аюулгүй газар орон дээр яаж өөрсдийгөө тий зөв авч явж тухайн орны иргэдийг хамгаалах тэр тал дээр бол манай Монгол цэргүүд бол номер 1 байдаг байгаа шүү. Цэргийн төв хэмжээ 2019 оноос хойш төр сууцтай тасалж ажиллаж байгаа. За ингээд цэргийн хэмж болсноор бол маш багтдаг хүн. Тэгээд за ингээд одоо цэргийн босных тийм ээ. Одоо нэг удаа ингээд нэг ажиллагаанд эх орноо төлөөлөөд эх орныхоо өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээд явж байгаад бол маш их өндөр сэтгэлтэй байна. Тропикийн бүс нутгийн үзэмж төгс зураглал, тэнгэрт амгалан мандаж удаан жаргах наран, байгалийн бишрэм гоо сайхан, нэгэнд улам өргөе алга болсон энх тайван. Олон 10 жилийн дайны хөл нэрвэгдсэн тэд хүн болоод байгалийн сайхныг чойшох завдалгүй цөхөрсөн мэт. Иргэний дайны хар бараан сүдэр энэ орныг далаад жилийн өмнөөс нөмөрч, дөнгөж 2011 онд тусгаар улс болсноо зарласан учраас Өмнөд Судан бол дэлхийн хамгийн залуу оронд тооцогддог. Эзэлж эзлэгдэх, элэг нэгтнүүд салж нийлэх, эц төгсгөлгүй юм шиг л цүүн цагийг тэд өнгөрөөж буй. Өмнөд Суданчууд хэдий тусгаар тогтносон ч зэвсэгт бослого, амг хооронд дэм мөргөлдөөн, дээрэм тонуул, хүчирхийлэл газар авсаар байна. Түүнчлэн 2013 оны 12 дугаар сард ерөнхийлөгч Динко омгийн төлөөлөл Салва Кир дэд ерөнхийлөгч Нүүр омгийн Рик Мачарыг өөрийнх нь албан тушаалаас түлхэн унахыг завдсан гэж буруутгаснаар хоорондоо зөрчилдөж эхэлжээ. Уг зөрчилдөөн 2020 оны 12 дугаар сард өндөрлсөн бөгөөд хамгийн багадаа 4 сая хүн аминаас эрүүл мэндээр хохирсон гэх тоо байдаг. Ийм эдэртэй нөхцөлд өнөөдрийн байдлаар 900 орчим энхийг сахиулагч, эх орноо төлөөлөн бүгд найрамдах Өмнөд Судан улс, бүгд найрамдах Конго улс, Баруун Сахара, Төв Африкийн бүгд найрамдах улс, Мали, бүгд найрамдах Ливан улс, Имен, Абе мужид явагдаж буй нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд хүчний болон секторын штабуудад цэргийн зөвлөх, ажиглагч, холбогч болон штабын офицер, штабын ахлагч, олон улсын цэргийн эмнэлгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн 1-р шатлалын эмнэлэгт үүрэг гүйцэтгэж байна. За бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа нэгдсэн үндэсний байгууллагын мандаттай унмис ажиллагаанд Монгол улсын зэрэгтүүчнээс нэг мот буудлын батальон, 850 хүнтэй мот буудлын батальон, 24 штабын офицер, ахлагч, ажиглагч бүрэлдэхүүн өнөөдөр алба хааж байна. За эдгээр бүрэлдэхүүнээс хүчний штабд нийтдээ 4 хэлтэст нэг зэргийн албаагч алба хааж байна. Хүчний штабын хүний нөөцийн хэлтэс, хүчний штабын тагнуулын хэлтэс, ажиллагааны удирдлага төлөлтөөс, ардлын хангалтын хэлтэс, хүчний штабын холбооны хэлтэст нэг зэргийн албаагч алба хааж байна. Нийт 6 секторт штабын офицер, цэргийн ажиглагч офицер, ахлагчаар манай зэрэгтүүчний бие бүрэлдэхүүн офицер, ахлагч нар эмэгтэй цэргийн албаагч, эрэгтэй цэргийн албаагчд алба хааж байгаа нь бол өнөөдөр Монгол улсын зэрэгтүүчний бие бүрэлдэхүүний чадамж хэр өндөр байгааг бол тодорхойлон элтгэн харуулж байна гэж ойлгож байна. Миний би жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэх хугацаанд Боорос Малакалын чиглэлд баарчин дээр мөн 3 удаагийн холын эргүүл, за бараг 10 гаруй удаагийн ойрын эргүүл, агаарын эргүүл гэх мэт ажиллагаанд явсан. Өдөр тутамдаа яг филдэд ажилладаг, талбайд ажилладаг учраас орон нутгийн хэрэгтэй тулж харцдаг. За секторээс болон хүчний штаб бас өгсөн үүргэнд байгаа тухайн газар оронд зэрэг ажиллагчдаар газар орны иргэдийг за тэнд үүрэг гүйцэтгэж байгаа бусад штабын
бүлгүүнүүдийг холбох үүрэгтэй ажилладаг байгаа. Юуны сектор бол одоо хамгийн сайн ажиллагааны 6 сектороос одоо нэлээд онцлогтой сектор байгаа. Юуны секторд одоо сүүлийн 60 жилд болоогүй үерийн одоо гамшиг тохиолдсон байгаа. За одоо энэ үерийн улмаас одоо зам харгуу маань хаагдаж одоо явгнаар бол машинтай эргүүлэхэд бас маш хүндрэлтэй болсон. За энэ одоо явх холбомжгүй газруудад одоо нүүбийн зэргүүдийг хүргэх, хүмүүнлэгийн ажилчдыг тээвэрлэхэд одоо стик тэрэг ашиглан хүргэж байна. Монгол улсын цэргийн багийн бүрэлдэхүүн ажиллагааны газар оронд нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй байдлыг хангах, төрөл бүрийн эргүүлж явах, завсрын бүсэд эргүүл хийх, хүмүүнлэгийн цуваа болон ажиглагч офицеруудын эргүүлийн үүрэг гүйцэтгэх үед хамгаалах, тусгай зочид төлөөлөгчдийн хамгаалалтыг зохион байгуулах зэрэг үүргүүдийг гүйцэтгэж байна. Түүнчлэн Өмнөд Судан улсын Бентью суурин дахь дотоодын дөрвөсдийн хуаран, нэгдсэн үндэсний байгууллагын баазын аюулгүй байдал, дэлхийн хүнсний хөтөлбөрийн агуулга, Паренг суурингийн Арвай баазын харуул хамгаалалт, Жамжанг суурьнд нэгдсэн үндэсний байгууллагын болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагын аюулгүй байдлыг хангах зэрэг үүргийг гүйцэтгэж байна. Бас ажиллагаанд болохоор Мотуудлагын 3 дугаар хотод тасгийн захирчийн үүрэг гүйцэтгэж байна. За анх удаага инхий дэвшиг ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна. За бид болохоор нэгдсэн үндэсний байгууллагын ингээ ажилчид болон одоо нэгдсэн үндэсний байгууллагын Бентью бааз дээр байгаа энгийн иргэдийг хамгаалах, тэрнээс гадна нэгдсэн үндэсний байгууллагын өмч хөрөнгө эзүүс одоо өөрсдийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хамгаалах тийм үндсэн үүрэгтэй байгаа. За үндсэн үүргээс гадна бид нэр эргүүл цуваа, хол ойрын эргүүл, агаарын эргүүл, за холын эргүүл, усны эргүүл үүргийг бас давхар гүйцэтгэж ирсэн. Манай ордын үндсэн үүрэг нь бол нэгдсэн үндэсний байгууллагын бааз, түүний дотор ажиллаж амьдарч байгаа нэгдсэн үндэсний байгууллагын ажилчдын аюулгүй байдлыг хангах, нэгдсэн үндэсний байгууллагын өмч хөрөнгийг хамгаалах үндсэн үүргийг гүйцэтгэж байна. Баазын харуул хамгаалтыг зохион байгуулахдаа шалган нэвтрүүлэх байр, харуулын цэгүүд, за нэмэгдэл цэгүүд, мөн дээрээс нь баазын гадна дотн машинтай болон явган эргүүлүүдийг томлогойжуулна, үүрэг гүйцэтгүүлснээс баазын аюулгүй байдал хангагддаг. Харуул хоногийн манааны үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн албаагчтай өдөр бүр хэлдэг нэг үг байгаа. Энэ маань юу гэхээр та эхлээд өөрийнхөө аюулгүй байдлыг ханга. Та өөрийнхөө аюулгүй байдлыг хангасан цагт бусдын аюулгүй байдал эд хөрөнгө бүх юмыг хамгаалж болно. Юм учраас аюулгүй байдал нэгдүгээрт гэдэг зүйлийг байнга хэлж харуул хоногийн манааны үүргийг гүйцэтгүүлгээ. Монгол улсын зэвсэг хүчнээс одоо томилогдсон ирсэн 12 дугаар ээлж одоо Мотуудлагын батальон ажиллагааны газар орон дээр үүргээ амжилттай одоо гүйцэтгэж байна. За манай 2 дугаар Мотуудлагын ороот нь Unity одоо мужи одоо хойд секторт тийм ээ. Судаа улстай хилэлдэг, бүгд найрамд Өмнөд Судан болон Судаа улстай хилэлдэг одоо энэ бүс нутагт одоо үүрэг гүйцэтгээр одоо онцлог байгаа. Манай 2 дугаар Мотуудлагын ороот нь баазын харуул хамгаалалт, баазын аюулгүй байдлаас гадна давхар одоо 10 нисэх зурвас, Эда нисэх зурвас, Ажинток нисэх зурвасын одоо онгоцны хамгаалтыг зохион байгуулж нэгдсэн үндэсний байгууллагын ажилтнууд болоод нэгдсэн үндэсний байгууллагын одоо цэргийн ажиглагч нарын аюулгүй байдлыг хамгаалах, за мөн эргүүл цувааны үүрэг гүйцэтгэдэг байгаа. Эргүүл цуваа нь одоо холын борлон, ойрын гэсэн одоо эргүүл цувааны үүрэг гүйцэтгэдэг. За манай рот нь хоёрыг хамтарсан эргүүл, Чарли далангийн эргүүл, Барава явган эргүүл болон усны агаарын хол ойрын эргүүл цувааны хамгаалалт болон иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх ажил зохион байгуулах үеийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангаж үүрэг гүйцэтгэдэг байгаа. Өмнөд Судан улсын эрх баригчид энхийн хилцээг дахин байгуулсан 2018 оноос хойш өөр хорондоо тасралтгүй тэмцсээр ирсэн. Судалгаанаас өнгөрсөн 5 жилийн хугацаанд эрх баригчид хоорондын мөргөлдөөний улмаас 2000 гаруй цэргийн албаагч амьрагдж 1.5 мянган энгийн иргэд амь насаа алдсан гих судалгаа гаргасан. Үүнээс гадна 2021 онд Өмнөд Судан улсад сүүлийн 60 жил тохиогоогүй үерийн гамшигт олон мужууд өртсөн. Тиймээс анмис ажиллагааны цэргийн хүчин, ялангуяа инженерийн цэргийн салбарууд үерийн гамшигтай тэмцэх ажилд идэвхтэй оролцож байна. Уг үерийн гамшигын улмаас Монгол улсын цэргийн багийн хариуцлагын бүсийн 45% усанд богдож, эргүүл цувааны үүрэг гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал бий болоод байна. Нэргүүлж одоо харилцаагаар одоо баатаас хөдөө үлдээ 5, 10, 15 км
Усны эргүүлийн нутгийн загас барьсан иргэдэд зөндөө дарна тор байна. Загас. Тэгэл ер нь мэдээлэл цуглуулах чанартайгаар орон далангаа шалгаад усны эргүүл 5 10 15 гэж мэддэг явна. Энэхүү бүгд найрамд хүмсүүдээс явагдаж буй нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах адмис ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын зэвсэг түвшний 12 болон 13 дугаар ээлжийн модо буудлын батальоны ээлж хүлээлцэх ажиллагаа ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Энэ үеэр зэвсэг түвшний жанжин штабын 1-р орлогч дарга Сэргийн багийн ээлж хүлээлцэх комиссийн дарга бригадын генерал Өсөхбаяр 12 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнт хандан өмнөх цэргийн багуудын амжилт ололтыг улам бүр баттгаж үүргээ нэр төртөө гүйцэтгэсэнд баяр хүргэж 13 дугаар ээлжийн цэргийн багт амжилт хүсч Монгол цэрэг дэлхийн цэрэг гэх нэрийг өндөрт өргөж явахыг захисан юм. Мөн 12 дугаар ээлжийн мото бодлогын батальоны зархич хурандаа Эрдэнэбаяр бүгд наримт хүмцүүдээ улсад үүрэг гүйцэтгсэн 1 жилийн хугацаанд олон саад бэрхшээл тулгарч байсан ч цэргийн алба хаагчид мэрэгжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалт, эдгэв санаачлаг, төсвөр төвчээртэй байж хүнд нөхцөл байдлыг даван тууллаа гэдгийг онцолж байлаа. Тус ёслолын ажиллагаанд ээлж хүлээлцэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн Юнит мужийн зохицуулагч хадагтай Джейн Кони, Юнит секторын командлагч бригадын генерал Эммануэль Ругозоро, нэгдсэн үндэсний байгууллагын төлөөлөгч болон адмис ажиллагаанд оролцож буй орнуудын цэргийн багийн удирдлага хүндэт зочид оролцлоо. Цэнхэр дуулганд шингээж аллаг дэлхийн сүдрийг цэлмэг тэнгэрт хулжаасан ашиг мөнхий орчдонд амригэрэн ясуулсан асангалтай At the moment we have Монгол Улсын зэвсэг түвшний 12 дугаар ээлжийн мотодлогын батальоны цэргийн багийн бие бүрэлдэхүүн нэгдсэн үндэсний байгууллагын мандатын дагуу энгийн иргэдийг хамгаалах үүргийг Unity мужид хэрэгжүүллээ. Монгол цэргүүд бол өгөгдсөн үүргийг маш хариуцлагатай биелүүлдэхээрээ онцлог. Тэд энгийн иргэдэд энгийн хамгаалалт үзүүлээ зогсохгүй бүх төрлийн хамгаалалт үзүүлж аюулгүй байдлыг хангаж чаддаг. 2021 оны 10 дугаар сард Бинтүү хот усан давтах үед Монгол цэргүүд үер давтсан газрыг хамгаалтанд авч 400 мянган өмнөд Судан иргэдийг үерийн уснаас аварч тэдний аюулгүй байдлыг ханган ажилласан байдаг юм а. Монгол Улсын зэвсэг түвшин үргэлж хамгийн шилдэг цэргүүдэд илгээдэгт талархаж байгаагаа илэрхийлье. 12 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд маш их баярлалаа. Та бүхэн их орондоо сайн явж хүрээрэй. Сүүлийн 7 сар миний бие Монгол цэргүүдтэй хамтран ажиллах үед тэд үргэлж мэрэгжлийн болон үр дүнтэй гүйцэтгэлтэйгээр ажиллаж ирсэн. Тэд бие зүү авч явж үр бүтээлтэй бөгөөд ямар ч цагийн байдалд богино хугацаанд оновчтой хариулт үзүүлж зөв шийдвэр гаргадаг. Энэхүү баазаас 4 км зайтай орших хүчний баазад бөмбөгдөлт болох үед Монгол цэргүүд маш богино хугацаанд Бинтүү дэх нэгдсэн үндэсний байгууллагын цэргийн баазыг хяналтанд авч аюулгүй байдлыг хангасан. Түүнчлэн батальоны арилгааны офицер тэр дээр надтай холбогдсон миний аюулгүй байдлыг хангаж ажилласан бөгөөд явган цэргийн байлдааны машинч бэлэн байсан. Мөн түүнчлэн Монгол цэргийн ажиллагааны бэлэн байдал болон үүрэг гүйцэтгэлт нь дундаж нормоос илүү байсан гэдгийг би тэр үед харсан. Мөн ихэнх цэрэг хандивлагч орнуудын цэргүүдийн англи хэлний мэдлэг дутмаг байдаг бол Монгол цэргүүд мэдлэг ур чадвараа хийж байгаа ажлаараа харуулдаг. Жишээлбэл эргүүл суугаар явах үед тэдний мэрэгжлийн чадварлаг байдал нь илүү харагддаг. Надад ямар ч сэтгэл гонсгор дурсамж алгаа. Би дараагийн ээлжийг тэсэн ядан хүлээж байна. Хамтран
хамтран ажилласан та бүхэндээ эрүүл энх хамгийн гэгээн бүхнийг хүсье. Их нутагтаа сайн явж чорой. Олон жил үргэлжилсэн дайн самун улс төр болоод эдийн засгийн хямрал нэрвэгдсэн улс оронд цаг агаарын эрсдэс орчин, цагийн байдлын хүндрэлтэй нөхцөлд амаргүй сорилт бэрхшээлийг сэтгэлэн хад сэтгэл зүйн бэлтгэлтэйгээр даван туулж үүргээ амжилттай гүйцэтгэсэн Монгол Улсын зэвсэг түвшний 12 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн их орныхон зүг үндэсний агаарын тээврээрээ буцаж явна. За бүтэн жилийн хугацаанд өөрийгөө гүйцэтгээд их орондоо өөрийн үндэсний агаарын тээврийн Мят компани нислэгээр буцаж байна. За тэгээ 20 жилийн өмнө бас анх Иракт үүрэг гүйцэтгэхээр явж исэн. Энээс хойш бас үүрэг гүйцэтгэх болгонд манай Монгол цэргүүдээс хоорондоо ярьдаг өөрийнхөө үндэсний нисдэг агаарын үндэсний агаарын тээврийн өөрсдийн онгоцоор нисч унцдаг бол ямар сайхан бэ гэдэг. Энэ бол өндөр хөгжилтэй орнууд өөрсдийнхөө бас тээврээр цэргүүдээр тээвэрлдэг энэ бас бахархалтай сайхан харагддаг байсан. Тэгээ өнөөдөр бид бүхний мөрөөдөл хийлээд үндэсний агаарын тухай тээврийн нислэгээр тэгээ өөрсдийнхөө зорчигчдын баг нисгч үйлчлэгч нараар өгүүлээд явж байгаа сайхан бахархалтай байна. Энэ талбай маань ерөнхийдөө надтай яг 10 жилийн хугацаанд надтай анхны ажиллагаанаас болоод 10 жилд явж байгаа талбай байгаа. Ажиллагаанд явах болгондоо их надтай Монголоо хамт явахын тулд энэ талбайгаа байгаа гэж боддог. 1 жилийн хугацаанд ингээд 12 дугаар ээлжийн батальоныхантайгаа сайхан үүргээ гүйцэтгэлээ. Амжилттай үүргээ гүйцэтгэлээ. Тэгээ одоо ингээд Монгол руугаа буцаж байна. За гэр бүл эхнэр аав дээр очихдаа би их тийм гоё байна одоо. Монголдо урдаа одоо очих юмсаа гэж бодож байна. Тавигдсан сорилт бэрхшээлийг чадварлагаа даван туулж Монгол улсын төр засаг батлан хамгаалах зэвсэг түвшний удирдлагаас залгасан хариуцлагатай үргийг эр төртөөгөр гүйцэтгсэн энхий сахиулагчдаа талархал илэрхийлж Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагч Хөрс Зүх болон батлан хамгаалахын сайд сайхан баяраар төрийн одон медаль салбарын шагналаар шагнасан юм. Сэтгэл маш өндөр байна. Олаавын хүүхдүүдтэй сайхан үүргээ амжилттай гүйцэтгээд их орон элгийн садан хайртай бүхэн дээр ирнэ гэдэг нь энэ маш сайхан баярлалаа шүү дээ. Тэгээд төр засгаас үүрэг гүйцэтгсэн үргэлжлэлээ үнэлүүлээд одон медаль аваад ингээд бай зогсож байгаа маш их баяртай байна. Монгол Улсын зэвсэг түвшний 12 дугаар ээлжийн мот буудлын батальонд үүрэг гүйцэтгсэн нэрээ зүүн секторт анх удаа Монгол Улсаас Монгол цэргүүд тус зүүн секторын анмис ажиллагаанд анх удаа үүрэг гүйцэтгснээрээ Монгол Улсын зэвсэг түвшин олон улсын эхлэл сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсэн болон зүүн секторын анмсын ажиллагааны түүхийн алтан хуудсанд Монгол цэрэг Монгол Улсын нэр хүндийг өндөр дүргэж түүхийн алтан хуудсан дээр Монгол улсынхаа нэрийг мөнхсөн ийм бахархалтай үйл явдал болсныг бас онцлон тэмдэглэхэд баяртай байна. Тэгээд энэ сайхан ороотойгоо хамт олонныхоо нэг эдийсэн болж цэргийн албаагчтайгаа анхдагч эмэгтэй офицер гэдэг нэрээр үүрэг гүйцэтгэж Монгол улсынхаа эхлэл сахиулах алтан хуудсанд нэрээ мөнхөлж байгаадаа туул их баяртай байна. Манай цэргийн баг цагийн байдлын бас нэлээдгүй онцлогтой үүрэг гүйцэтгэлээ. Бид бүхний хувьд бол цар тахлын дараах үе байсан. Энэ үед бол нэгдсэн үндэсний байгууллага болон хүчний командлаас бидэнд бол тодорхой шаардлагууд өсөлтүүдийг тавьсан. Цар тахлын дараах өндөрлөлттэй үе, улс төрийн бас зөрчилдөөн, эрх мэйсгийн төлөө зөрчилдөөн тулгарсан. Мөн дээрээс нь нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий санхүүжилт буурсантай холбоотойгоор дэлхийн хүнсний хөтөлбөрүүд ард иргэдэд тарах хүнсний олголтыг зогсоосон. Үүнээс үүдээд оглогоо дээр гэмт хэрэг зөрчил, хүчирхийлэл газар авсан. За мөн түүнчлэн сүүлийн 60 жилд судаа болсон тохиолдоогүй үер усны ам шиг тохиолдсон ийм үеүүдэд үүрэг гүйцэтгэлээ. За бидний онцлог бас нэг онцлог гэх юм бол манай цэргийн баг 3 өөр секторт 6 өөр байрлал салж үүрэг гүйцэтгсэн. За энэ үүрэг гүйцэтгэлд бол удирдлага хяналтын хувьд бол нэлээдгүй шалгуур бас байлаа. Энэ үүрэг гүйцэтгэх хугацаанд манай цэргийн багийн бие бүрэлдэхүүн өөрсдөө хувь хүмүүс өөрсдөө маш их хүчин чармал сэтгэл зүтгэл гаргаж ажилласан. Хамт олондоо
үүргийн амжилтыг гүйцэтгсэн энэ одоо боломжийг ашиглаад хамт олондоо та бүхэн чадсан үүргээ сайн биелүүлсэн. Та бүхэн бахархаж байгаа шүү гэж хэлсэн. Дайн дэлхийн энх тавины төлөө энхийг сахиулах ариун үсэд төр төмнөө төлөөлөн олон үндэстэн дайчтай мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж өөрийн орны үндэсний язгуур ашиг сонирхол энхийг эрхэмлсэн нээлттэй олон тулгуурт гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлэх үйлсэд Монгол цэрэг дэлхийн цэрэг нэрээр цуурайтуулж яваад цэнхэр дулахтан энхийг сахиулагчдаа шин сэтгэлийн талархал дэвшүүлж цаашлын ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.